Бидэнд сая дахиад нэг асуудал гарлаа. Сонсч байна юу болов? Нэг зорчигч хүчндүүлсэн гэж мэдгдлээ. Нөгөө л унгуучуд бололтой. Ойлголоо. Би одоо очлоо. Бид бомбын дээр очим өгцөө тэр хүнийг заавал баривчлах болно. Дахид хэд хурж зангууга хаях хүртэл бид Францын хуулийн дор байгаа. Америкт очсны дараа яах вэ? Харамсалтай нь бид тэрнийг Америкт очсон хойноо барьж чадахгүй. Усан онгоц Либер улсынх тэрнийг Либер рүү аваачна. Та нар тоглоод байна уу? Би тэнд л очих ёстой гэж юу? Тэрэнд хариуцлага хүлээх ганц. Үгүй, тэр баривчлагдахгүй. Та хоёр ч мэдэж байгаа. Би бол гадаадын усан онгоцон дээр явж байгаа ганц би эмэгтэй. Байцаалтын үеэр тэр намайг өөрөө л хүссэн гэж хэлнэ. Хинт ч ойлгомжтой үсттэй. Энэ усан онгоцон дээр шударга ясалга. Би хүчндүүлчихэд яаж чадахгүй байна. Ийм байх ёстой гэж юу? Тэр залуусыг усан онгоцноос зайлуул. Би зохицуулчих яа. Одоо л нэг юм амарч байх шүү. Яг ч тийм биш. Чамд юу хэрэгтэй вэ? Тэр охинд юу тохиолдсныг сонссон уу? Макс ясныг сонссон. Чиний ачаар энд мэдэхгүй хүн байхгүй болсон. Би танд хэлхийг хичээсэн. Гэтэл та намайг буруутгаад заггүй байсан биз дээ. Би Треверт юу тохиолдсныг мэдхийг л хүссэн. Тревер өөрөө унана гэж хизээч байхгүй. Чи тэр охиноор далимдуулан сэжиглэгдэхээс болтож чадсан. Ингээд би яагаад Треверийг хөнөөхийг хүснэ гэж миний амьдрал сүрсэн. Би яагаад өөрийнхөө амьдралыг сүйтгэн гэж би мэдэхгүй байна. Би Треверт хайртай байсан. Лукатай хамт байсан нь миний буруу. Алдаа гаргах ямар байдгийг та сайн мэдэж байгаа. Би танай компаниг шүүхэд өгнө. Тэгээд онгоцыг чинь худалдаж авна. Биднийг онгоцноосоо хөөж байгаа хэрэггүй. Амаа хамхаад надад даатгаж болохгүй нү? Чи ингэж болохгүй. Бид ингэх хэрэгтэй. Зөрчил гаргасан л хэнийг ч эндээс явуулах хэрэгтэй. Та нар тийм ирэх байхгүй. Та нар маргамаар байгаа бол удахгүй бид өөр хуулиар та нарыг шийтгэн шүү. Дахиад тийм хууль. Сайхан сонсогдохгүй л байгаа бах. Сая юу гэсэн? Би тэгж бодохгүй байна. Нэстэг тэрэг замдаа гарчихсан. Миний хэлснийг үгдүүгүй биелүүл ойлгов уу? Харин чи өөрсдийгөө азтай тооцох хэрэгтэй. Чи маш том хэрэгээс малтарч байна. Эндээс дуугүй танил. Явцгаая. Эднийг одоо яах вэ? Бүсгүй Либер явахгүй гэсэн тэгэхээр хорихгүй байх. Би байсан бол тэднийг далаараа өвшөөдөд эрэг хүртэл сэлхийг харах байсан юм. Би хэргийн газрыг дахиад шалгаж болох уу гэж асуух гэтэл. Болдгүй яах вэ? Юу хагаав? Мэдэхгүй. Гэхдээ болохоор хэлье. Би ажлаа алдаж магадгүй гэдгийг та ойлгоорой. Мэдж байна. Би чамд өртөө шүү дээ. Тийм ээ. Тийм ээ. Ахамдаа би цагийн хуваарийн дагуу явж байна. 6 гэхэд хүрэх газраа очино. Сайн байна. Хэвлэлийнхний хэрхэн аргалах талаар над бодсон юм байгаа. Би дотроо нарийн зохион байгуулалттай байх хэрэгтэй. Мэдлээ Ахамдаа. Ахамдаа. Хадагтай форест. Танд юугаар туслах уу? Тантай хоёулахнаа уулзаж болох уу? Боллгүй яах вэ? Заалаа. Тэнд очиод ярилцъя. Ийшээ сууч. Та ямар хөө байна? Арай гэж л тэсэж байна. Үнэхээр хэцүү байна. Мэдээч юу те. Та зөрөгтэй залуу үсгүй юм аа. Зөрөгтэй юм. Заримдаа надад нэг л биш санагдах юм. Би ойлгож байна. Нөгөө хүчндүүлсэн бүсгүй хэмтэй. Би энд ирэнгүүтэл танилцсан. Бас тэр залуустай би танилцуулсан. Та тэр хэрэгтээ ямар ч буруугүй гэдгээ мэдэх ёстой. Янз бүрээр бодоод байхаар энэ бүхэнд би буруутай юм шиг санагдаад байна. Треверийн эцэг их мэдээж намайг л буруутгах нь тэд дахиад та нартай уулзна гэсэн хэвлэлийн баг хурал хүртэл зарлсан гэсэн. Бид очноо. Би өчигдөр интернетэд орсон юм. Сүйд залуу алга боллоо. Бал сарын хар дарсан зүүд гэсэн гарчигтай мэдээ хаасаагүй юм лээ. Та тийм хэрэггүй юм хард суух шаардлагагүй шүү дээ. Хэвлэлийнхэн гэдэг чинь хамгийн дуйлантай хэргийн тухай хохирогчийг огт бодолгүйгээр бичдэг юм. Асуудлын гол нь
Треврийн үхэл одоо үүсгээд байгаа асуудлаас илүү асуудал үүсгэсэ гэж би хүсэхгүй байна. Кимд тохиолдсон зүйл нийтэд зарлагдвал бүрэл толгоонд оруулна. Санал нэг байна. Тэгэхээр надад арай дээр арга байна. Хүмүүст амар байхаар асуудлыг шийдэж болно гэсэн үг. Энэ бол миний хуульчийн нэр утасны дугаар. Манай хуульчид энэ асуудлыг хэрхэн зохицуулах талаар санаа байгаа гэсэн. Би боломжтой болонгуудаа таны хуульчтай чинь уулзнаа. Гайхалтай. Бид тэр үед тохиролцоонд хүрч чадвал одоо үүсэж байгаа асуудлууд үүсэхгүй гэсэн үг. Хонгор залуус бүгдээрээ линзийг догшин аваар гаргасан гэж хэлсэн тийм баха. Тэр гурав чинь Нобелийн инх тайвны шагналтан биш шүү дээ. Тэрнээс гадна гол асуултны хариуг олсонгүй. Яагаад гэсэн асуулт? Линзи яагаад тэгнэ гэж? Тэр үзэсгэлэнтэй залуу авахад гэрэлт ирээдүй байгаа. Яагаад өөрийнхөө ирээдүйг үгүй хийнэ гэж ойлгохгүй юм аа. Ямар ч сэтэл алга. За яахав сэдэлтэй байлаа гэхэд яагаад тэгнэ гэж? Линзи Треврийг дийлэхгүй шүү дээ. Юу болсон юм болоо? Мэдүүлгээр бол Тревор согтсон байсан учраас ямар ч чадваргүй Би байсан. юу гэж бодож байгаагаа хэлье. Хөөх. Энд сайхан өрөө байна шүү. Би хөрмө хийж байхдаа юу бодож байсан юм бол Хөөе, үгүй чи зүгээр үү? Аль босоорой. тэр хөөхөн миний тархийг угаасан бол Бүс хөөчүүд боломж гаргах юм бол мэдрэлээр чи наадаж орхино. Хурдан тасрлаа шүү. Бидэн төв гудсны чинь хариуд энийг чинь авлаа шүү. Гомдохгүй үстэй. За явцгаая. Чи яагаад надтай гэрэлсэн? би чамд хайртай. Энэ хайр биш. Гү чи юу ирээд байгаа юм бэ хонгор минь? Хоёулаа хамт сайхан л байна шүү дээ. Би нийлээд их мөнгө зарсан. Чамайг яасныг мэдэхгүй юм. Чи тэгсэн үү? Цаашдаа ийм л байх уу? Бидний амьдрал ийм байна гэж юу? Сонс хонгор минь чи зүгээр л тайвширч болохгүй мүү? Чи дандаа л тэгдэг. Эцэст нь миний буруу болдог. Линзи, би чамд хайртай. Чи өөр юу хүсэх чөтгөр гэж. Чи зүгээр л би чамд хайртай гэд бүх юм хэвэндээ орчихгүй. Би цусаалдаж байна. Чөтгөр гэж. Юу гэж Линзи? Хэрвээ чи яг одоо тайвшраад Чи энийг ч гэсэн миний буруу гэж хэлэх гээд байна уу? Тийм үү? Би зүгээр л Би чамайг харсан. Чи хормын өдрөө яаж тэгж чадваа? чи юу ирээд байна? Энийг хүсэж байна уу? Надад одоо энэ хэрэггүй. Линзи намайг сонсолдоо. Надад битгий гар хөр. Цаашаа бай. Үгүй тайван бай. Тайвшир. Тревер бүх юм дууссан. Альвэ Линзи. Намайг тайван орхиодох. Чи ингэхгүй үстэ. Альвэ хонгор минь бит хэлтэй. Надаас хол бай. Альвэ наашир. Би Хол зүгээр гэж байна. Базара нэр Линзи өрөөнөөсөө гарахынхаа өмнө хурмын бичлэгээ үтсэн гэж байсан. Тийм ээ. Түрүүлэгээрээ нэг л ойлгосонгүй. Тэдний ачааны бүртгэлд дүрс бичлэгийн камер гэж байгаагүй шүү дээ.
Камер байгаагүй гинэ. Үгүй ээ. Ойлгохгүй байна. Бүсгүй бидэнд худлан ярьсан гэвэл ойлгоно үсттэй. За тэгвэл бодоод үзье. Энд хагарсан лонх, ор эмх замбрааг уулсан, маргаан болсон нь илэрхий. Эндээс явсаар тагт руу очсон. Хормын богж алга болчихож. Богж хайцсан болж таарах уу? Өрөөрөө яаж нэвтэрсэн болоо? Ээл цолигдох үед хэдэн минут хамгаалдаггүй байдаг юм. Дараагийн харуул яртал бүсгүй энийг анзаараад ороод авчихсан болол та. Арга ятсан үед хэргийн газар зөвшөөрөлгүй нэвтэрсэн гэж саатуулж болох юм. Тэгвэл бидний жаахан цаг гарна. Үнэхээр хэцүү үхэл байна шүү. Тэр усан дотор бүтэн цаг амт тэмцэхдээ бүх зүйл ингээд дуусна гэж юу гэж бодож байсан. Энийг битгий авч яваа гэж хэлсэн амаатад. Би яасан? Би яагаад чгүй штэ? За тэгвэл эхнэр лөө хэн дайраад байлаа та. Тэр хүүхэн чинь өөрийн ухаантай байсан. Амаа татаач хоёр тэнэг. Эд юу хийж байгаа юм? Энэ Ахмадын тушаал ярих мэ. Ахамда. Энэ залуус нэстэг тэрэгэн цуусан байх ёстой. Наад хэдий чинь дараа явуулна. Нэстэг тэрэгэнд яаралтай өөр зорчигч авч явсан. Энийг тэрв. Халагтай Форест. Явчихсан хэрэггүй. Бараг цагийн өмнө. Энд мөрдөлт үргэлжилж байна. Тэрнээс байцаалт авах гэж байсан юм. Та бүсгүйг хэрэгүүлсэн гэсэн баримт олсон юм уу? Би тэр бүсгүйг хэргийн газарт нэвтэрснийг мэдэж байна. Тэнд байсан хормын богж алга болсон байна. Би бүгжийг буцаагаад өгч гисэн. Энд ямар нэг асуудал байна уу? Тийм ээ. Тэрнийг яаралтаа буцааж авчир. Харамсалтай тэгэх боломжгүй. Та хит өрөх замынхаа хагасыг дуулчихсан байгаа. Зургаан сарын өмнө нэгэн эрэхтэй тодорхойгүй байдлаар сургаггүй болсон хэргийн талаарх шинэ мэдээллийг хүргэж байна. Шинэхэн осуу Тревор болон Линзи Форест хоёрын балсаар ихэндээ гайхалтай байсан боловч удалгүй залуу бүсгийн хувьд хар дарсан зүйл болон хувирсан билээ. Та асуултанд хариулна уу? Одоо та яах гэж байна? Би нөхрөө маш их санаж байна. Та асуултанд хариулна уу? Би өөр юм хэлж чадахгүй нэ. Ингээд боллоо гойж байна. Намайг явуул л та. Бидэнд олон асуулт үлдлээ. Хосуудын балсараа өнгөрөөж байсан усан онгоц дээр яг юу болсныг мөрдөгчд олж мэдхийг хичээсээр байна. Нууцлаг сүйд хүсгүй яг юу болсон талаар нийтэд зарлаагүй байгаа билээ. Гэхдээ өнөөдөр далай дундах маргад усан онгоцны багийн төлөөлөгчид сүйд хүсгүй эзэмшилд байгаа Форестийн эдлэн газарт 3 сая гаруй долларын хөрөнгө оруулалт хийснээ мэдэгдсэн байна. Мэд далайн дундах маргад хөлөгдөр байна. Бид нэг ч зүйл буруу хийгээгүй. Энийг хэвлэл мэдээллийн ихэн ойлгосоо гэж хүсэж байна. Манай усан онгоцон дээр гарсан харамсалтай явдлын нөхөн төлбөрийг гэр бүлийн ихэнд нь олгосон байгаа. Гэвэн манай нэг гишүүн энийг аврах завин дээрээс олсон байна. Надад хамгийн түрүүнд авчирч өгсөн юм. Энэ зүйл ямар нэг байдлаар гээгдсэн байсан бол та. Чиний сонирхлыг татах байхаа гэж найдаж байна. Алан Шерик. Чамда маш их баярлалаа. Би чамгүйгээр хийж чадахгүй байх байлаа. Миний амьдралын хамгийн сайхан өдөр. Чи энд юу хийж байгаа юм бэ? Чи энд юу хийж байгаа? Наадах чинь унтраалттай биз? Тийм ээ.
Хэд шүү. Чи үзмээр байна уу? Хормын өдрөө юу? Би линзээс нэг хэсэг тустай байх хэрэгтэй байна. Тэр хормын яслын дараа баг зэрэг тайвшрах байх. Гэрлэлдээ төгс болгохын тулд хичээгээд л байгаа юм шүү дээ. Би зүгээр л жаахан хөгжилтэй хийсэн юм. Болол доо. Хэрэггүй. Альвэ бидэнд хөгжилтэй байсан үе бий шүү дээ. Амаатад. Би тоглоагүй байна. Хинч мэдэхгүй шүү дээ. Бурхан минь. Би чадахгүй нэ. Би гэрэлж байна. Тийм гэж юу? Би юу бодож байсан байна? Өгтөө та нар цонхыг чимэглэж дуусаад ирсэн цамц болон хөрөмнүүдийг гаргаад өгчихгүй юу? Сайн уу, Линзи? Мөрдөгч Мерсэт. Ямар гинтийн зочин бэ? Чамайг дэлгүүр нээсэн гэж дуулаад тэгээд мэдлэхээр ирсэн хэрэгэлдэ. Дэлгүүр ажиллах юм хэцүү гэж мтээгүй шүү. Дансанда 3 сая доллартай хүнд жимхэн ажил юу хэн байх вэ? Тревор ядмагхан бизнес эрхлэхийг хүсээгүй. Тэр энийг л хүсэх байсан. Тийм гэж юу? Асууж чадахгүй нь харамсалтай. Баяр хүргэе. Чи залтай бүсгүй юм. Чи бүхнийг өөртөө ашигтайгаар эргүүлж чадлаа. Одоо чиний худлаа хэлсэн үгүй чинь хамаагүй болсон. Надад ганц зүйл л дутуу байсан юм. Сэдэл. Амжилт хүсье. Үнэхээр сайхан дэлгүүр байна шүү. Линзи! Туслаарай! Хүлээлдэ! Туслаарай! Линзи! Ахмадад хэлээд зогсоол доо, Линзи! Туслаарай, Линзи! Линзи, онгоцыг зогсоол доо, Линзи! Орчуулсан Эрдэнэ Цолмонгийн Мөнхбаатар, редактор Чулуунбаатарын Одон Туяа, продюсер Бүрайдын Ган Төмөр, орчуулгын найруулагч Галбатын Саруул Заяа, дууны найруулагч Элбэг Заяагийн Бат Мандах, энх төрийн Одбаатар, эвлүүлгийн найруулагч Ганын Цолмонбаяр, туслах найруулагч Хөрөлбаатарын Уран Цэцэг. Дуу оруулсан жүжигчид Хөрөлбаатарын Уран Цэцэг, Бат хотгоны Анх Баяр, Бүрайдын Ган Төмөр, Самбуугийн Идэрбат, Галбатын Саруул Заяа, Дашнанцдын Саран Туяа, Пунцгийн Хувь Заяа, Могойтрын Мөнгөн Сүх, Баярмаагийн Од Баяр. Монгол телевизийн кино гадаад нэвтрүүлгийн алба 2013 он.